За энэ асуудал бол ер нь бол 2012 онд эрүүгийн шатны 3 шатны шүүхээр яваад 2012 оны 12 сарын 7-нд энэ их баяр Д Тулам Сүрэн Ч Чулуунбаатар Ж Мегмар жаргал над холбогддог эрүүгийн иргэн тухай гэдэг ингээд маш олон утас материал ингээд 2012 онд эрүүгийн иргэн 5 шүтийн шийдвэр ингээд гарцсан гэж. За энэ шүүхийн шийдвэрийн утга нь бол энэ бол зөрчилтэй байна. Тийм учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 2007 он болон 2007 оны нийслэлийн засаг дарга Батбаярын 570 дугаар захирамжийг одоо хүчингү болгоод дээрэс нь одоо нийслэлийн тухайн үеийн удирдлага маань бас эрүүгийн хэрэгээр одоо зүйл залтыг ял аваад эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж шүүхийн дэвтний шүүхийн шийдвэр дээр байж. Тэгэхээр энэ бол ингээд баримтаар байж байгаа асуудлуудыг бол хангаж энэ бол нийтдээ мэдээлэл тав хүнд өгж болно. Дээрэс нь энэ тус шүүхийн шийдвэр дээр бол татан буулгаж өмчөө аав гэсэн утга бүхий агуулга байгаа. Гэвч захиргааны хэргийн тодорхой хэмжээний асуудал одоо төрүүлээд эрдэнэ төлөвлөгчтэй хурал гаргаад дуудлага худалдаанд төрүүлж нийслэлээс 16-нд оруулснаас болоод манай нөгөө олцогч тал дун үргийн тал маань захиргааны хэрэгт гомдол гаргаад энэ нь 2023 онд хүртэл 3 шатны шүүхээр 17 одоо хойшлогдож байгаад болоод 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр тийм ээ. Баяжлан дарга 10 сарын 2-ны өдөр тийм ээ. 10 сарын 2-ны өдрийн захиргааны хэргийн дээд шатны шүүхээр энэ 12 оны энэ эрүүгийн шатны 5 залтхан энэ хүчинтэй байна. Дээрэс нь хүчинтэй байна. Дээрэс нь энэ дун нийслэл өмчөө ав эд хөрөнгөний татан буулгаад энэ дунд байгуулсан компани татан буулгаад гэдэг захиргааны хэргийн одоо дээд шатны шүүхийн шийдвэр дахин гарсан. Үүнтэй холбогдуулаад нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрэс нь энэ дун өргөө ХКК-гийн хамт олон бас одоо энэ шүүхийн шийдвэр биелүүлээ. Нийслэлийн өмчөө авмаар байна. Тийм ээ. Энэ удаа дараа мэдээллийг хөргүүлсэн. Тэгээд хамгийн сүүлийн мэдээлэл нь сая 25 оны 8 сарын 9-ний өдөр хөргүүлэхэд 9 сарын байдлаар эдгээр эрүүл мэндийн шалтгаанаар уулзах боломжгүй гэдэг ингэж дандаа арга цаах маягаар өнөөдөр хүртэл тайлбар өгж хилцээрт ороогүй. Ийм учраас өнөөдөр бид нар дахиж одоо сүүлийн хариуны дараас 1 сар хүлээсний хугацаанд өнөөдөр бол нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлаа төлөөлөн гэж нэгдүгээр орлогчийн өөр ирж бас өмчөө авъя. Прокурортоос бид нэр юм дээр хүсэлт гаргаад шийдвэр гүйцэтгүүлээд энэ өмчөө авъя гэдэг байдлыг тавиадчих. Шүүхийн шийдвэрийн гол зорилго бол энэ 75% дээр нь бас өөрсдийн хөрөнгө оруулалт хийсэн тийм ээ. Энэ засвар хийсэн. Дээрээс нь энэ 2007 оноос хойш хугацаанд ашиг орлого авсан баланс юмхан шийдвэрийн дагуу тооцоод тэгээд дээрээс нь нийслэл өмчөө аваа гэдэг юм шүүхийн шийдвэртэй. Тэгээд энэ бол 2 өмч байж байгаа. Одоо та дөрөв давхар том объектыг бол 2007 оноос ерөөхдөө бол хууль бусаар. Яг тэгвэл 2 одоо шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр гарцсан учраас хууль бусаар ашигласан гэж хэлж байна. Энэ объектыг одоо нийслэл ямар зорилгоор ашиглаж? Нийслэл энийг аваад өмчтөө аваад ер нь бол дуудлага худалдаанд оруулсан нээлттэй олон нийтийн мэдээлэлээр. Тэгээд тэр мөнгийг одоо 2026 онд хөтлөж байгаа сургууль цэцэрдэг. 2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 32 байрлал талбай дээр жижиг дунд хэмжээний одоо олон нийтийн эзэмшлийн талбай парк байгуулах төлөвлөж. Эдгээр нийгмийн асуудлуудын одоо хөрөнгө оруулалтыг эдгээр дуудлага худалдаанаас авсан газруудынхаа мөнгөөр бол хөрөнгө оруулалтыг хийнэ гэж нийслэл төлөвлөж байгаа. Нийслэл өнгөрсөн хугацаанд ер нь хичнээн буцааж авсан. За 2025 оны байдлаар манай Баясгалмаа хөлбөмбөгийн дарга энэ дээр нэг тусгай мэдээлэл өмчийг яг ямар байх вэ? Яг энэ тодорхой хийж байна. Гадаа холбоотойгоор шинэ асуудлыг харж байна. Ерөнхийдөө их хоёр таалагдаагүй, хотын дараад таалагдаагүй одоо зүйлийг ярьсан учраас нийслэл өмчөө авъя гэдэг одоо өмчийн асуудал нь орж ирж байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ тэгэхээр тайлбар өгч байна. Түрийн нөлөөгөөр одоо ингээд өмч болоод бах юм асуудал гараад байна. За би энийг бол дахиад хариуцлагатайгаар энэ бол энэ ямар ч хамаа байхгүй. Та бүхэн энэний өмнө нийслэл одоо Хатанбаатар Магсарж авын ардын имлэг гих чинь асуудлуудыг аваа явж байгаа мэдж байгаа. Бид нар нийслэлийн хэмжээнд дахиж энэ газрын маргаан бол өмчийн маргаантай асуудлууд байгаа. Ийшээ бид нар ингээд өөрсдийнхөө одоо боломжийн ирээр судалгаа тайлбар үндэслэлтэй хууль заасан бас мэдэгдэл хугацаа шүүхэн шийдвэрүүдийн дагуу үүштэй ингээд ороод нийслэл бол өмчөө авж байгаа. За миний түрүүний хэлдгээр 12 онд 3 шатны эрүүгийн иргэн шүүхийн шийдвэр гарсан. 23 оны 10 сард захиргааны иргэн дээд давж шатах залтны шүүхийн шийдвэр бол гарсан байж байгаа. За эдгээр зүйлтэй холбогдуулаад зааж байгаа. За энэ дээр эдгээр
асуудлуудтай 23 оны 10 сар захиргааны иргэн дэжний шүүхэн шийдвэр гарсан. Үүнээс хойш бид нэр энэ хилцээрийг хийгээд шүүхэн шийдвэрийн дагуу өмчөө авъя гэдэг энэ албан бичгүүдийг бол одоо улирал тутам явуулж исэн. Харамсалтай нь ингээд хүндэтгэх шалтгаанаар хойшлуулж ийн гэж бодож исэн боловч удаа дараа ингээд одоо шалтгаанаар хойшлуулад байгаа. Сая хамгийн сүүлд 25 оны 8 сарын одоо 9-нд нийслэлийн засаг дарганы тамгын газраас бичиг өгөхөд 9 сард буцаагаад уулзах боломжгүй гэж ингэж аргацааж яваад байсан учраас цаашид одоо бид нар энэ тус албан бичиг дээр эрүүл мэндийн шалтгаан гэж дурдсан байна. Гэхдээ энэ бол удаа дараа ингээд жил гараа явцсан асуудал байгаа учраас бид нар энийг бол одоо ингээд асуудлаа шийдвэрлэе гэдэг байдлаар ирсэн байна. Тэгэхээр энэ бол ус төржөөгүй энэ асуудал угаасаа явж исэн үргэлжилж исэн энэ асуудлууд байж байгаа. Тэгээ энэ улс төрийн асуудал хамаагүй нийслэл захид цаашид өмчийн маргаантай асуудлууд байгаа. Газрын маргаантай асуудлууд байна. Бид нар бас одоо Хүннү хотын бүтээн байгуулалттай холбогдуулаад Хүннү хот дээр дахиж одоо явуулах асуудлууд байж байгаа. Газрын маргаантай энэ асуудлууд бас удахгүй орно. Нийслэлийн бүтээн байгуулалтууд дэд үтцтэй холбогдуулаад бид нар цаашид энэ туулын хурдны замын бүтээн байгуулалтаа уялдуулаад захуудыг нүүлгэх тийм ээ логистикийн төвүүдийг Хүннү хотын логистикийн төвд уялдуулаад хийх хилцээрүүдэд орох энэ асуудлууд байгаа. Эднээсийг бид нар үе шаттайгаа ингээл хийж гэсэн. Хилцээр зайлшгүй гэж штэ хилцээр хэрвээ хийвэл хийхийг хариу цартаар зөвшөөрөх юм бол яг ямар асуудал үүсэж байгаа юм бэ? Хөрөнгө оруулалтын асуудлыг тавих юм уу? Эсвэл 75% дээр 2027 онд 1.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийн гэж хоёр талаасаа тохиролцсны үндсэн дээр хар дун гэдэг компани нийслэлд нэлээд дун өргөө гэдэг компанийг байгуулсан. Тэгэхээр шүүхийн шийдвэр гаргаад энэ хууль бус шийдвэр байсан юм байна гэдэг нь тогтоогдсон учраас шүүхийн шийдвэр дээрээс заагдсан дагуу тодорхой хэмжээний оруулсан хөрөнгө оруулалт ашиг орлогыг тооцоод тэгээд балансаа дундаа тооцоод шаардлагатай бол нийслэл тэр нь баримт бичгээр нотлогдчихвэл нөхөн олгорыг олгоод хилцээр хийгээд тэгээд чөлөөлж аваад гэдэг юм үндэслэлтэй. Тэгэхээр тэрүүгээр бол нийслэл өмчөө авнаас